Аялал амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан онцгой байдлын байгууллагууд бүртгэгдэж байгаа усны ослын тохиолдол нэмэгдэж байна. Тухайлбал баяр амралтын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10-наас 19-ний өдрүүдэд нийслэлийн 3 дүүрэг 6 аймгийн 12 суманд 23 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгдэж 13 иргэн амь насаа алдсны 2 нь хүүхэд байгаа юм. Тиймээс онцгой байдлын цаг нэвтрүүлэг энэ удаад усны ослын нөхцөл байдал шалтгаан урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Онцгой байдлын байгууллагаас уур усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд усыг бүх бус аяныг улсын хэмжээнд 6 дугаар сарын 10-наас 9 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа тус аян нь хүүхэд залуус иргэд олон нийтэд эрсдлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах, мэдлэг дадлыг төлөвшүүлэх чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд иргэд осолдож болзошгүй гол нууруудын орчмын 399 байршил дагуу усны ослын хар зүгүүдийг тодорхойлж завьтуулан хөдөлгөөн тэргүүлийг ажиллуулж байна. Хар цэг гэдэг нь юу вэ гэхээр нэг цэг дээр тухайн жил 2-оос доошгүй иргэн амь насаа эрсэлсэн тийм цэгийг хар цэг гэж. Тэгээ бид бүхэн одоо энэ баруун талаас буюу Ярамгийн хадан гасанаас энэ зүүн тийшээгээ одоо Баян зүрх дүүргийн энэ хар усан тохоо хүртэл нийт энэ 50 гаруй километрийг бол одоо босод нийт 20 цэгийг тодорхойлсон байгаа. Нийт 20 цэг, энэ 20 цэгт одоо хүн осолдож болзошгүй цэг учраас анхаарал самбарыг байршуулсан байгаа. Энэ газрууд дээр мөн эргүүл шалгалтууд явж учраас тэр мэргэжлийн бод зөвшөөрөл заавар зөвлөмжийг тааван дагаж мөрдөхийг хүсэж байна. Улсын хэмжээнд усны ослын эрсдэл өндөр аймагуудад 46 чиглэл 42 байгууллагын 2100 гаруй албагаач 21 мотоцикл 63 зав 96 чанга гарагч автомашин дорон ашиглан үүрэг гүйцэтгэж байна. Хар зүгүүд гэж байгаа. Бидний одоо эргүүл хийдэг газруудад. Тэр хар зүгүүд болгон дээр камер байршуулсан. Камераараа одоо анги дээр тэрийг хянаад за тэнд эрсдэлтэй тийм хүмүүс байж шүү тийш очиод санал өгөөр айлсвал голын эргээс холдуулаарай гэх юм бол тэрийг тэгж ашиглаж байна. Доронч аврагч гэж байгаа. Доронч аврагч маань болохоор урчлаад эхлээд дороноо явуулдаг. Нөгөө одоо энэ бургасан дунд байгаа нөхцөлд яг энэ камерт харагдахгүй бид нар завьар урсаж байгаад харагдахгүй. Тэр нөхцөл байгаа хүмүүсийг харна. За тийм хүмүүс байна. Эрсдэлтэй ийм хүмүүс байна. Тэнд хүүхдүүд байна ч тийм тэгж харна. Мөн усныг бүнлүү шумгуулах дорон байгаа. Яг л одоо утсан дээрээс дорон нисгдэг шиг тийм зөрүүлэлттэй. Тиймэрхүү дэвшилтэй технологиудыг одоо сүүлийн үед бол их ашиглаж байна. За миний хог баадаг идэг 2024 оноос хойш хамтарч өөрийг гүйцэтгэж ажиллаж байна. Яг тухайн дуудлага гарсан төрлөөс нь шалтгаалаад нохоотой ажиллахгүй юу гэдгийг нь бас шийдэгддэг. Жишээ нь тухайн нэрвэтгчийг одоо эрг дагуу тийм голын одоо усныхаа доош живээгүй те мандал дээр нь хөвсөн байгаа тохиолдолд нохоотой үр гүйцэтгэж өнөрүүлэх ажиллагааг ажилладаг. Тухайн нэрвэтгчийг одоо очиод илрүүлчих юм бол надад хуцаж тохиог нь. Завь тэргүүл морин эргүүлүүд нь голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж усан тасалгоос урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж гол мөрөн нуурын дагуу усанд орохыг хоригдсон тэмдэглэгээ байршуулж амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмшүүлэх зөвлөмжийг хүргэн ажиллаж байна. Энэ хүүхдэд тавих хараа хяналтаа эцэг эхчүүд сайжруулах. Тэс хүүхдүүд өөрөө өөрийгөө харах боломжгүй ахт нь дүүг нь найдаж үлдээдэг. Тэ одоо тэгээд хүүхдэл болсоо цуг тоглож байгаад нэгийг алддаг ийм тохиолдлууд байна. За өдрийн цагаар ажилтай байх энэ цаг хугацаанд хүүхдүүд онлайн байдлаар шалгахгүй бол энэ ондог дугуйтай хүүхдүүд гол руу дахиж усанд орж байна. Найз нөхдөөрөө автобусанд сууж ирээд усанд ороод байна. За бид бүгдийн очиж чадхааргүй ийм нухчаатай газар руу аль болох зүхтааж агаад усанд ордог. Гүнзгий газар гэсэн болгоныг сонгож ордог. Ийм нөхцөл байдлуудаас болж нөхцөл байдал хүндрээд байна л да. Гэр нь энэ усанд төвшин маш их боловсроо осол гарах магадлал нь арай бага байт. Яг бол их хэмжээний усанд хүн орох нь бага. Усны төвшин багасаад туссан бол хүмүүс энэ гайгүй байна. Би онон хэрлэн сэлэнг альч голыг дагаж өслөө. Би энэ голын дагуу өссөн. Төв бассейнд би тэдэн жил хичээлсэн гэж хэлээд ус руу ордог ийм нөхцөл байдлаас болж асуудлууд хүндрэлт тохиолдол зөндөө байна. За усны ослын эргүүлэлээр бас 14 дахь жилдээ ажиллаж байна. Осолдож байгаа иргэдийн дийлэнх шалтгаан юу байна вэ? За тухайн одоо иргэдийн маань санаар аюултай одоо гаргаж байгаа үйлдэл гэх юм бол юу л вэ л да. Архисгтол гондарын зүйл хэрэгсэн үед гол ус руу орж байна. Одоо мөн одоо бага насны хүүхдээ хараа хяналтгүй яасаа орхисон үедээ бас эрсдэл чинь. За мөн болохоор одоо баталгаа зам гарцаар гараагүй тулд одоо эд хөрөнгөөр бол амь насраа маш их өгч. Энэ одоо дуудлага ингээд өдөрт бас тасрахгүй шүү дээ тий. Дуудлагаас дуудлагын хооронд ажиллаж гин гээд уснаас аврах ажиллагааны дуудлагын онцлог нь юу байд юм бэ? Ус гал хоёр одоо барьцгүй гэж ярьдаг шүү дээ тий.
Тэгэхээр одоо усны ослол хамгийн одоо хурдан болно. Энэ одоо яг усанд ослоод яг усан дотор ерөөсө 5 минутын дотор л гарахгүй бол тэр хүн буцаад амьдрах магадлал ер нь 100% боломжгүй гэж. Одоо хүн сэлж байгаа л одоо яа хөл алдаа тий. Одоо хөл нь үржижсэн газар гин сэлжсэн удаа цаашны хоёр алхаад сэлэх гэсэн чинь хөл нь өрөхгүй болгоод хүн сандардаг тий. Тэгэл сандрал ерөөсө тэр ерөөсө ингэ живх хөл өртөөс ингэ явагдчих жоох. Тэгээ хөл өрөхгүй байна гэдэг чинь хүн доош ус руугаа ороод ус залгаад ирнэ. Тэгээ уушиг баг багаар ингэ усаар дүрсээр байгаа. Тэгээ живх өртөөс. За тухайн нэрвэгдчийг уснаас гаргаад ирсэн тохиолдолд эхлээд дээш нь харуулад амьсгал зүрх судасны эрхтэн нөхцөл ажиллаж байна үгүй юу тэр хэсгийг шалганаа. За дээш нь харуулад хамгийн түрүүлээд амьсгалын замын чөлөөлөөд эрийг нь баг зэрэг доош нь дарж өгнө. Ингэхдээ хар сонс мэдэр гэсэн зарчмаар явна. Хамарт нь чихээ наагаад амьсгал байгаа юу үгүй юу тэрийг эхлээд чагнана. Ингэхдээ цээж болон хөвлөрөө хараад амьсгалж байна уу үгүй харна. Давхар гүрээний судсан дээр гараараа дараад судасны лугшилт зохилж байна уу үгүй юу тэр хэсгийг нэхлээд мэдрээд үзнэ. Ингээд үзэхэд тухайн хүн чинь цээж тэлэгдээд амьсгалж байгаа зүрхний зохилт байгаа судасны лугшилт илэрж байгаа хамраар нь амьсгалын сонсогдож байгаа бол тухайн хүнийг шууд хажуу тийш нь харуулна. Хажуу тийш нь харуулж хөвтүүлэхдээ энтлийн гарыг нь урагш нь тэнэлгээд нөгөө гарыг нь өөрт нь дэрлүүлээд зүүн хөлийг нь нугалсан байдалтай. Энэ нь болохоор уушгинд нэмж ус орохоос сэргийлсэн аспирац үүсгээс сэргийлээд байна гэсэн үг. За хэрвээ дээш нь харуулаа хөвтүүлэхэд амьсгал байхгүй, цээж тэлэгдэхгүй, судасны лугшилт мэдрэгдэхгүй байх юм бол шууд цээж шахаж эхэлнэ. Цээж шахахдаа аймхаа мөгөөрсний доод хэсгээс өвчөөний бүдэрхээ хоорондын зайг хэмжээд яг гол хэсэгт нь зүүн цээжний зүүн тийш чиглэлтэй шахаж өгнө. Шахалтаа эхний ээлжинд 1-2-3 шахалтыг тухайн хүний цээжний уян хариуцлага чанар хэр байна тэрийг шалгаж үзэх журмаар аяархан 2-3 удаа шахаад үзнэ. Ингээ шахахгүй манайхад одоо шууд яарч очингуудаа шууд зогсоо зайгүй хамаг хүчээрээ дараад эхэлдэг. Ингэх юм бол одоо хавирах хугарах цаашлаад уушг руу хавирах сүлбэх хүртэл хүндрэл гарч болно. Тийм болохоор аяархаа шахаж үзээд эхлээд уян хариуцлага чанараа мэдэрнэ. Түүний дараагаас минутанд 100-аас 120 байхаар хурдтай шахаж эхэлнэ гэсэн үг. За шахалтыг 30 удаа шахаад 2 удаа амьсгал өгөхөөр явуулна. За энэ зарчмаар явна. Болж өгвөл олуула байгаа тохиолдолд нэг хүн хамгийн дээдлээ 2 минут л шахна. Түүнээс хойшоо хүн яг нэг темптэй шахаж чадахгүй ядарч эхэлдэг гэсэн үг. Тийм болохоор 30 удаа шахлаа, 2 удаа амьсгал өглөө. Яг энэ зарчмаараа яваад төрийн тусламжийн эмнэлэг ирэх хүртэл энэ байдлаа өргөжлүүлээд явнаа гэсэн. За хэрвээ хүн ухаан ороод ам хамраас ус гараад эхлэх юм бол яг өмнөх байдлаараа хажууд нь харуулаад хэвтүүлнэ. За тэгээ хүнээсээ холдохгүй хажууд нь ажиглаад байж гинаа л гэсэн. Зуны үйлрэл бол гэр бүлтэйгээ хамт байх, цагийг сайхан өнгөрүүлэх юм үлрэл боловч нөгөө талаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн эрсдэл, хүүхдийн эрхийн зөрчил нэмэгддэг ийм үйлрэл гэж хэлж болно. Шалтгаан нь бол бараг 100% эцэг эхчүүд асран хамгаалагчдын хариуцлагагүй байдал, анхаарал болгоомжгүй байдлаас шууд хамааралтай гэж хэлж болно. За нэгдүгürt бол хизээч хүүхдийг ганцаараа ингэ орхихгүй байх ёстой. Ялангуяа усны ойролцоо битгий орхиоч. Усан живнэ гэдэг бол маш богино хугацаанд хэдхэн секундын дотор болдог ийм чимээгүй тохиолддог ийм аюултай эрсдэл байгаа. Усны ослоор амь насаа алдж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хаахармжгүй байдал. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулгуундаа хэрэгэлсэн үедээ гол ус руу орох, зориултын бус хүүхч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна. Иргэд та бүхэн аюул зугаалгаар хол ойрын зам зорчихдоо аюулгүй байдлаа хангаж баталгаа зам харцаар гарах, гол мөрөн нуурын ойролцоо амар зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, хүүхдээ гол усны эрэг дагуу явуулж тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, стандартын бус завь хийлдэг гудас цэргийг ашиглахгүй байх, согтууруулгуундаа хэрэгэлсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр гарцтай газраар автомашинтай зорчиж гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Онцгойлын цаг нэвтрүүлэг онцгойлын байгууллагын хэмжээнд сүүлийн 14 хоногийн хугацаанд өрнөсөн онцлог үйл явдлын тойм мэдээлэлээр үргэлжлэн та бүхэндээ хүрч байна.
Тулгар төрийн 2235, их Монгол улс байгууллагын 820, ардын хувьсгалын 105, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан онцгой байдлын албаны хэмжээнд 7 дугаар сарын 10-наас 19-ний өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд улсын хэмжээнд 142 удаагийн гамшиг аюул төзөглөл ослын дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу Төв нутгийн онцгой байдлын байгууллагын 926 албаагч 194 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгсэн юм. Албаагчид дээрх гамшиг осол аюул төзөглөл ослоос 39 иргэний амь насыг авран хамгаалж 75 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын 66 нь объектын гал төмөр, 1 нь ой хэрийн төмөр, 23 нь усны осол, 19 нь үер, 11 нь ус шаварч суусан, 22 нь газар хөдлөлт салхишуурах, төөрсөн, сураггүй болсон зам тээврийн осол зэрэг дуудлага эзэлж байна. Энэ хугацаанд аюул төзөглөл ослын улмаас буюу усны ослоор 13, объектын гал төмөрт 2, зам тээврийн осолд 1, өндрөөс унах осолд 1, бусад ахуйн осолд 2 буюу нийт 19 иргэн амь насаа алдсны 3 нь хүүхэд байна. Онцгой байдлын ерөнхий газраас Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн гурал Японы улсын Цукубе их сургууль, Японы Саппо Фронтер сантай хамтран Баянзүрх дүүргийн гамшигаас хамгаалах чадварыг бэхжүүлэх, эрсдлийг бууруулах, байгууллага хоорондын уялдаа холбоо, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор гамшигаас хамгаалах албан мэргэжлийн ангийн удирдлага алах багш зориулсан сургалтыг зохион байгууллаа. Баянзүрх дүүрэгт 2021-с 2025 онд нийт 2452 удаагийн аюул төзөглөл осол бүртгэгдсэн бөгөөд энэ нь жилд дунджаар 490 сард 40 удаагийн дуудлага бүртгэгдэж байна. Мөн 2021 онд 405 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 онд 623 болж 5 жилийн хугацаанд 53.8% өссөн нь гамшигаас хамгаалах бэлэн байдлыг тасралтгүй сайжруулах шаардлагатайг харуулж байгаа юм. Түүнчлэн бүртгэгдсэн тохиолдлуудаас хүний үйл ажиллагаатай холбоотой осол 214, бас загварын гаралтай аюул төзөглөл 40, биологийн гаралтай аюул төзөглөл 14 удаа бүртгэгдсэн нь гамшигаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг зөвхөн галт төмрөөр хязгаарлах бус үерийн халдварт өвчин, аврах ажиллагаа нүүлгэн шилжүүлэх зэрэг олон чиглэлийг зохицоор нь хангах шаардлага үүсэж байна. Тиймээс сургалтанд Баянзүрх дүүргийн онцгой комисс гамшигаас хамгаалах албан мэргэжлийн ангийн удирдлага албаагчдын төлөөлөл бүхий 50 гаруй хүн оролцож, Японы улсын гамшигын эрслийн удирдлага, урьдчилан сэргийлэлт, олон нийтийн оролцоо, сургалт татлагын сайн туршлагаас суралцаж, түүнийг дүүргийн онцлог, эрсдлийн бодит нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлэх мэдлэг ур чадвараа дээшлүүллээ. Ингэснээр олон улсын сайн туршлагыг орон нутгийн түвшинд нутагшуулах, байгууллага бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд нийцсэн дадал зохион байгуулалтыг бий болгох, гамшиг ослын үед албан мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг илүү үр дүнтэй болгох онцлог ач холбогдолтой юм а. Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Франц улсын засгийн газар хоорондын санхүүгийн хилцээрийн хүрээнд онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа гал унтрааг тусгай зориулалтын автомашин нийлүүлэх 2 дугаар шатны төслөөр нийлүүлэгдсэн гал төмөр унтрааг автомеханик шатны автомашины сурагч багш нар бэлтгэлээ. Анхны сурагч багш нарыг олон улсын стандартын дагуу 2 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар сургаж дадлгажуулсан бөгөөд цаашид албаны хэмжээнд автомеханик шатны техникчийг сургаж бэлтгэх боломж бүрдэж байна. Мөн төслийн 4-р ээлжээр нийлүүлэгдсэн 32 болон 42 метр урттай автомеханик шатны автомашины ашиглалтын сургалтыг 14 хоногийн хугацаанд бүгд найрамдах Франц улсын Лесотел групп болон онцгой байдлын байгууллагын сурагч багш нар хамтран зохион байгууллаа. Түүнчлэн төслийн 4-р ээлжээр нийлүүлэгдсэн гал төмөр унтраа 32 болон 42 метр урттай автомеханик шатны 4 ширхэг автомашин үйлдвэрлэлийн барилга байгууллагын гал төмрийг унтраах буюу хөөсөр гал төмөр унтраах 2 ширхэг автомашиныг орхон, хөөсгөл захан, увс, дорнод, дорногов аймагуудын онцгой байдлын газруудад хуваарлан олгоод байна. Ингэснээр аймаг орон нутгийн хэмжээнд өндөр барилга байгууламжууд гарсан гал төмөр болон үйлдвэрийн барилга байгууламж газрын тосны бүтээгдэхүүнд гарсан гал төмрийг унтраах бэлтгэл бэлэн байдал хангагдаж байна. Онцгой байдлын ерөнхий газраас 2026 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааг хангах, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлэн албаагчдын ажиллах орчны аюулгүй байдал, эрүүл мэнд, сэтгэл зүйн тогтвортой байдал, үүрэг гүйцэтгэх үеийн эрсдлийг бууруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийг 2 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг захиулах зарим арга хэмжээний тухай 01 дээр албан даалгавар
бүрийн хэрэгжилт, үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх комиссийн үйл ажиллагаа, холбогдох статистик мэдээлэл, алба агчдын эрүүл мэнд сэтгэл зүйн төлөв байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, үзэлгийн хамрагдалт, өвчлөлийн нөхцөл байдал хийсэн хагасчлалын дүн шинжилгээ зэргийг танилцуулж хэлэлцсэн юм. Мөн 2026 оны эхний хагасчлалд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, тусгай зориулалтын хувцас хамгаалах хэрэгсэл, техник төхөөрөмжийн хангалтын байдал, батлагдсан зөвлөлийн журам, сургалт зохион байгуулалт, холбогдох хууль дүрм стандартны мөрдлөлтийн тайлантай танилцаж, тулгамдж байгаа асуудал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Цаашид зөвлөлөөс албан нэгжүүдийн ажлын байрны эрсдлийг бууруулах, хамгаалах хувцас хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хангалтанд хяналт тавих, үйлдвэрлэлийн осол зөрчлөөс үрсэн сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөт болон гинтийн хянал шалгалт, сургалт даатгалыг тогтмол зохион байгуулах юм. Усны ослоор эндэж байгаа иргэдийн дийлэнх шалтгаан нь хайхрамж болгоомжгүй бага насны хүүхдийг хараа хяналтаг, орхисон, хийлдэг зав гудас зэрэг зориултын бус хэрэгслийг усанд ашигласан зэргээс үүдэж байна. Тиймээс иргэд та бүхэн аял зугаалгаар хол ойрын зам зорчхдоо тухайн газар орныхоо нөхцөл байдлыг судалж, цагаагаар болон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийн дагуу аюулгүй байдлаа хангаж гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг дахин анхааруулж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт исэн үзэгчдэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.